Монгол улсаас авж байгаа энэ тамхи маань өөрөө гадаад улсын одоо үйлдвэрлэгч улс тэндээ хэрглэж байгаа тамхи хоёрын одоо чанарын ялгаа маш их байгаад байна. Амтанч тэр утаа гарч байгаа ч тэр үнэрнч тэр тий. Сайн байна. Та тамхи татдаг гэлөө? Тамхи татдаг. Тамхины хяналтын тухай хууль дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? За энэ дэс нөгөө тамхины хяналтын ухаан нөгөө онцгой доторын асуудлууд дээр хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр би яг энэ ажлын хэсэгч гэсэн санал хөрвүүлсэн нэг зүйл байгаа. Юу гэхээр одоо монголчууд бидний тэгээ Монгол улсаас авж байгаа энэ тамхи маань өөрөө гадаад улсын одоо үйлдвэрлэгч улс тэндээ хэрглэж байгаа тамхи хоёрын одоо чанарын ялгаа маш их байгаад байна. Амтанч тэр утаа гарч байгаа ч тэр үнэрнч тэр тий. Тэгэхээр би бол одоо тэр үйлдвэрлэгч улс нь өөрөө дотроо ямар тамхи зараад байна. Яг тэрийг оруулж ирээд зарч ячаа гэсэн оруулж ирээч гэсэн ийм санал гаргаад байгаа. За мэдээж одоо тэр чинь бол арай чанартай одоо юу гэдэг ургамлаараа гэдэг юм уу юугаараа гэдэг тий тэр бүтээгдэхүүн байна л да түүхийд нь тэрүүгээр хийгдэж байгаа. Тэгэхээр үнэтэй орж ирнэ. Тэгэхээр заавал бид нар өнөөдөр онцгой давтарыг нэмэгдүүлээд байх шаардлагагүйгээр нэгэнт үнэтэй орж ирж байгаа учраас тэгээд тэрүүгээр онцгой албан дотор нь бас өсөөл явах хэрэгтэй. Ингэж л харж байгаа. Зөвхөн одоо чинь өнгө үнэр амтны багтлаад никотины хэмжээг нэг болох хэвээр мэстэй гэсэн тийм хэсэг байна. Тийм вейпиг бол яг үүндээ би хэрэглэдэг болохоор сайн мэдэхгүй байна. Зүгээр сүүлийн одоо нэг 2-7 хоногийн өмнө байна те Америкийн нэгдсэн улсын дээр эрүүл мэндийн байгууллагаар хортой гэдэг нь тогтооглоо гэдэг нэг зарлцсан байсан. Гэхдээ одоо яг аль улс нь аль стейт нь байсан гэдэггүй нэг ямар ч үсэн тийм гаргацсан байна лээ. Тэгэхээр хорт авдар үүсгээд байна гэдэг юм уу тийм асуудал тавьчихсан байна лээ. Тэрийг бас олж үзэх л ёстой. Ер нь бол вейпиг одоо бид нар чинь судалгаагаар чинь 40-од орнд л бүр таг хортой байгаа шүү дээ. Татдаггүй, оруулдаггүй тийм байгаа.